За бүгдээрээ сайн байна уу? React ямар стратеги баримтлах вэ? Бас яаж debug хийх вэ гэдэг сэдвийг онл талаас нь бүгдээрээ судалж байгаа. За энэ нь болохоор React routing гэдэг сүүлийн ойлголтуудтай явж байгаа. State hook тэгээд router гэсэн ойлголт ер нь сүүлийн хэсэг дээр явж байгаа. За бүгдээрээ өмнөх хичээлийн төгсөлд бүгдээ энэ хичээлийн эхлэлийг бас ярьсан нэмсэд үзэнгээд өөрийнхөө React бүрэлдэхүүнээ хэрхэн React Div tool ашиглан debug хийх вэ гэж. За хамгийн анх болохоор энэ debug гэдэг ойлголтыг бүгдээрээ бас ойлгох хэрэгтэй. Bug гэдэг маань л ерөөсөө хорхоо шавж чиглэлж байгаа. Яг нөгөө програмчж байхад тийм програмчлалын баг гэдэг зүйлийг олж ирсэн. Энэ програм буруу ажиллаж байна гэдгийг барьж олж авдаг гэсэн үг. Тэгээ тэрийг нь болиулахыг болохоор debug гэж ярьж байгаа. Нэг ёсондоо одоо та жишээ нь VS Code дээр өөрийнхөө кодыг мөрөөр нь ажилуулад энэ үед энэ хувьсагч ийм утгатай байна. За энэ мөрүүд ажилласны дараа манай хувьсагч ийм болж байна гэд хувьсагчудаа харж явдаг. Тэгэхээр энэ нь ямар боломжийг өгөх вэ гэхээр таны төлөв таны тэр нөгөө өгдлийн урсгалч нь яаж явж байгаа вэ гэдгийг та барьж авах боломжтой гэсэн үг байна. За браузерт болохоор девелопер зориулсан өөрийн гэсэн HTML, CSS, JavaScript-ийн debug хийх багжууд байдаг. Цаанаасаа байж идэг браузерт. За хэдий тийм боловч энэ нь бол React app-д байгаа багийг засах болон гэд хайж олох бол хамгийн сайн мундаг арга бол биш ээ. Тэгэхээр React-ийн баг бол React Developer Tools гэдэг нэртэй багжийг хөгжүүлсэн. Тэр нь aka React Div Tool гэж. За энэгээр та inspect буюу илрүүлж болно. Debug хийж болно. React app-а profile хийж болно гэж. Одоо хувийн эргийг хөтлөх гэж ярих юм уу? Тийм. За React Div Tools нь Chrome Edge, Firefox дээр extension байдлаар ажиллах боломжтой. Хэрвээ та Chrome юм уу Edge-ийг ашиглаж байгаа юм бол Chrome дээр React Developer Tools гэдэг хайж болно. Тэгээд браузертаа нэмж болно. За хэрвээ Firefox-ыг ашиглаж байвал Firefox add-ons хуудас руу ороод за энэ та багжаа хайгаад бас нэмж болно. За та Safari хэрэглэдэг бол React Div Tools-ыг npm-ээр суулгах шаардлагатай гэж. Глобалаар яар нь ашиглаж болно, npm ашиглаж болно. React дондор зураас Div Tools гэсэн нэртэй сам байх нэ. За суулгасны дараа React Div Tool-ийг идэвхжүүлсний дараа React app-а браузер дээр нээх юм бол за браузер төлөө нээгээд нэмэлт табыг таарна. Components болон profile гэдэг. За component tab дээр бүрэлдэхүүн бүрийн шаталсан мод байдлаар хэлбэрээр харуулдаг гэж. За энд болохоор бүрэлдэхүүний шаталсан байдлыг та харж болно. За мөн бүрэлдэхүүний төлийг өөрчлөх prop болон төлөв тэгээд контекстийн утга бодит цагт ямар байна гэдгийг шалгаж өөрчлөх боломжтой. За одоо сонгогдсон байгаа бүрэлдэхүүн бүрийн их кодыг шалгах боломжтой. За мөн
компонентийнхаа бүгдлийг лог хийж болно гэж. За бүрэлдэхүүн зориулсан дом элементүүдийг бас илрүүлж болно гэж. За өөрөөр хэлбэл профайлер таб нь танд бүрэлдэхүүний үзүүлэлтийг шинжлэх бас бичиж авах над тусалдаг. Хэрэггүй дахин ачаалж байгаа байдал тэрийг тодорхойлох мөн commit duration-уудыг тэгээд бас сайжруулж оновчилж болох зүйлсүүдийг харах боломжтой болно гэж. Commit durations commit хийжээж React манайд дэлгэцэнд харуулдаг гэж байгаа. Тэр commit хийх хугацаа нь хэр байгаа юм бэ гэдгийг л мэдэх боломжтой юм. За энд ингээд жишээ байна гэж чинь React component-ийг илрүүлэх. Тэгээд ямар нэгэн prop болон state нь тийм stateтэй гэж create ингээд. За энд ингээд энэ props-ыг үүсгэсэн байна. Props. За энэ төлөв ашиглаад prop drilling хийсэн байна. Grant child руу. Тэр болохоор ингээд parent response child тэнгүүтээ grant child нь creating response яваад энд төлөвийг өөрчлөх нэ. За хэрэг React төл дээр төл доторх components шилжих цонхыг нь харах юм бол шаталсан бүхтэй зарагдах болно гэж. За app component-ийн хамгийн дээд түвшин нь parent child, grant child бүрэлдэхүүн байх болно гэж. Одоо ингээд задлсан байна гэсэн. За if you select any of these components ямар нэг компонентийг ингээд улсын загчаар ингээд сонгоод арчих юм бол гэж юм. За тэр нь эндээс үзүүлээ да. Одоо ийм байна гэсэн үг. Ингэчингүүтээ би энийг ингээд сонгочихно гэсэн. За энэ дээр жишээ нь за extensions тэгээд React tools гэж байна. За Redux tools гэж байна. Энэ дээр гаргацсан байна. Ингээд ийм шаталсан байдлаар одоо компонент ингээд харагдаж байна. Props нь тэгээд new to do юм on-save юм placeholder юм hook нь state тэгээд try reactive tool гэдэг. Энд бол ачаалсан болохоор header AP2 юм байна. React inspector. За ингээд амар олон юм байт юм байна. Гэхдээ энэ хоёрыг бичсэн суулгач.
За Redux гэдэг бүр юм тав шинээр ордог юм. Тэгээд бүр хугацаа нь гарч штэ. Commit нийтийн хугацаанд байгаа ингээд. Доор төлбөрд нь ч гэсэн гарч. За одоо бүгдээрээ дахиад гаргаад үзье. За энэ л Redux нь гарсан байна. Redux нь олонд гарсан байна. Recorder. За React-ийн юм бол гараагүй байна. Магадгүй браузераар нэгээд хаах юм бол гарах байх. За parent-ийг сонгох юм бол та greeting response prop-ыг харна. Hello prop drilling энийг дараас тус харуулна. Props хараад props-ыг харж болно. Бас real time дээр төлөвийг нь та өөрчилж үзүүлэх нэ. За change them хэрэг шаардлагатай болвол гэж байна. За grant child бүрэлдэхүүн болоод бүрэлдэхүүнийг сонгоод greeting prop-ыг hello prop drilling-ээс hello welcome to prop drilling болгож өөрчлөөд хуудсанд хэрхэн тэр дараа өөрчлөгдөж байгааг та харах боломжтой гэж. За component дох өгдлийг лог хийхдээ console log хийхдээ за таарж байгаа дом элементийг илрүүлнэ. Тэгээд компонентийн их кодыг нь харж болно гэж хардгаа. За баруун дэдэлд байгаа товчлуур дээр дардаг гэж байна. За grant child дээр дарах юм бол log the component data to the console button. Console товчлуурыг дараад тэгээд prop state hooks nodes энэ зангилаа гэсэн үг шүү. Зангилаа болон бусад өгдөл нь консоль дээр харагдана гэж. За props-ийн үл тохирол гэнэ. Үл тохирол одоо ихэвчлэн байдаг гэж байна. Жишээлбэл child component reply гэсэн prop-ийн response-ийн оронд reply гэд дамжуулж болно гэж байна. Reply гэснээр response гэд дамжуулж байна. Тэгтэл child дээр энэ зүйл байхгүй гэсэн үг шүү дээ. За grant child response prop байна гэж байхаар байсан гэдгийг санах хэрэгтэй. Учир нь компонент нь болохоор өөр проптой байна гэж. Тэгэхээр энэ дэлгэцэнд энэ текстийг гаргаж чадахгүй. Зөвөр нэмээд хоосон H2-ыг бол донд оруулна гэж. За hello prop drilling гэдэг текстийг H1-ээр харуулна гэхийн оронд бусад товчлуур текст аль хэдийн дэлгэцэнд байж ах болно гэж байна. За хоосон H2 нь тэнд байсаар байна. Гэхдээ энэ хоосон учраас юм аа гэж. За домоо инспектлэхгүй бол та тэрийг харж чадахгүй гэж. За үүнийг засах та prop progression from parent гэнэ component down to the child and edit the prop name directly гэж. За тэгэхээр үүнийг засахын тулд эцэг бүрэлдэхүүн хэсгээс хүүхэд бүрэлдэхүүн хүртэлх props-ийн үйл явцыг шалгаад props-ийн нэрийг шууд засарч болно.
За компонент tab руу очих юм бол очоод select child component-ийг сонгоод тэгээд reply-ыг нь response болгох юм бол H2 дээр нөгөө текст чинь гараад ирнэ гэж. За from H дээр div tool-ийг яаж суулгах вэ гэж. From H дээр за div tool-ийг суулгачаад гэж байна. За нэмэлт хоёр таб нь юу вэ гэж. Profiler нь яаж тусалдаг вэ гэж байна. За бүрэлдэхүүний гүйцэтгэл тэгээд ачаалж байгаа байдлыг нь хардаг. За ингээд 3 дахь лекцийг дуусч байна. За дараагийн setup болохоор React server бүрэлдэхүүн, сервер талын бүрэлдэхүүн тэд хэрхэн ажилладаг вэ гэдэг сэдвээр уулзах нэ. За энэ хүртэл хамт байсан үүнийг хизээ нэгэн цагт үзэх танд маш их баярлалаа. Тэгээд түр баяртай дараа уулзъя.